Би жахаа байна. J1 төслийг манай хамт болоод ингээ эхлүүлж байна. J1 гэж юу вэ гэхээр Ford Raptor Generation 1 автомашинаар манай хамт олон манай төсөл Монголынхаа үзэсгэлэнт байгууллагуудаар аялна. Энэ аялахад яг машиныг яаж тооноглох вэ, яах вэ гэх бүх гоё давуу тал, сул талуудыг та бүхэндээ танилцуулаад би одоо гараж дээр ирсэн байгаа. Ингээ манай J1 төсөл ашиглагдах машинууд бүгдийнчээ байна. Одоо ингээ шууд ороод танилцуул явчих. Нөхөө яагаад Ford Raptor Generation 1-ийг сонгосон бэ гэхээр энэ бол Америк машин тий. Америк машинаар бас манай монголчууд их дутуу ер нь мэдээлэлтэй байд юм билээ. Тэр үднээс бид бас энэ машинаас сонгох болсон шалтгаан одоо нэг одоо би та одоо гараж ороод манай Баясаах одоо гэж Баясаах манай J1 Crewing тэгээ ерөнхий инженер. Өөрсөндөө амар цалууд өгж байгаа. Одоо Баясаах ингээд гоё машинууд танилцуулна. Яагаад бид J1-ийг сонгосон те? Энэ машины давуу тал, сул тал одоо ингэ шаах юм бол J1-ийн Blue гэдэг нэртэй хар азраг байгаа. Дахиад нэг байгаамаа гişүн маань одоо ирж явах хэвээр байхгүй нэг үт чинь бас цагаа бариг. За би ч одоо Wrangler-ээс унжгаад Raptor руу орсон. 3800-тай JK Wrangler ундаг байсан. Тэгээд ажлын шаардлагаар ер нь бол Монголыг бол нэг жилдээ 1-2 3 удаа бол тогтмол явдаг. Өнгөрдөг зам бол Wrangler-тэй 2 удаа бүтээ явхад бол маш их ядралттай байсан. J1-ийг бид хэд бол сонгосон гол шалтгаан бол 6200 энэ бол маш том мотор, маш зөөлөн, тав тухтай. Тийм болохоор ерөөдөө энэ Raptor гэдэг машиныг бол сонгосон доо. Монголчууд нөгөө ялангуяа Америк машин, дээрээс нь пикап машины давуу талыг ер нь бол мэдээг байгаа. Тэгээ нөгөө нэг Toyota-нууд байдаг, Patrol-ууд байдаг, аялал гэдэг бэстэг шууд байдаг. Бид дэдээс хамгийн том сонгосон шалтгаан мэдээж тийм юм уу. Холын аялал тав тухтай ийм ачаад явах хамгийн том зорилго тэр байсан тийм. Ерөөсөө л тэр шүү дээ. Хамгийн гол нь дахиад нөгөө гол үзүүлэлт чинь маш хурдан зайн тухтай туулах тийм үү. Бид хэд хамгийн гол нь J1-ийг сонгох шалтгаан нь хүчтэй мотор, найдвартай мотор тийм үү. Хоёрдугаар асуудал нь экстрем явнаа. Үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдалд явнаа. Тэгээ бидний гол зорилго нь энэ машиныг аваад яах гэдээсэн тий. Ховорцсон ан антан үнэхээр эколог энэ Монгол орныхоо байгалыг бас дахин сурталчлаа гэсэн нэг тийм хүнд агуулмжаар бүгдөө нэгдсэн. Бид нар кайф мэдэрч явмаар залуу хүмүүс. За нэг окей. 3 дугаар асуудал энэ машины сайн муу талыг үнэхээр тестэлж үзье гэсэн. За тэгэнгүүт бид нар 3 төрлөөр машин янзалсан. Би J1 Crewing ерөнхий инженер одоо машинуудыг бэлдэж байгаа Баясгалан гэх хүн байна. Тэгээд энэ машин Blue маань бол илүү уралдааны тал руугаа машин хийсэн. Энэ яг ард байгаа энэ Black бол ерөнхийдөө бол энгийн уналгыг арай сайжруулсан аялал зориулж хийсэн. Одоо жишээлбэл шууд энэ бол King 2.5-тай амортизатор, контрол арм хамгийн чухал юм бол энэ цагтай болт гэж би үзэж байгаа. Энэ яагаад гэхээр бид нар цохилт авна, хараагаад буuna, донслогоон дээр их цохилт авахар энэ машин энэ гар ингээ хөдөлснөөс болоод ерөнхийдөө тэнхлэг тохиргоо алдагдчихдаг. Тэгвэл одоо энийг хийснээр бол огт тэр асуудлууд 100% шийдэгдсэн гэж үзэж байгаа. Өө жахаа залгаж байна. Байна уу? Байна. Чи яав хааны юу? Очиж гин. Sky-ийн зам дээр явж байна. Бичлэг эхэлсэн шүү дээ. Окей үгүй. Одоо удахгүй. Тэг гэлцээ. Эргээд орлоо. За. Баларсаа жахаа хоцорсон. Манай хоёр очиж том ах жаа дарга хоёр очсон. Цагаа бэргээд нааг залгаж байна. Загинж. Ингээд хийхээр Баясаах. Нөгөө чи Sky дээр явж гинэ. Энэ нэрээ бүр өрөөс анхнаас л нэг цагаа барьдгоо. Окей. Одоо манай Монгол зан шүү дээ. Хөөе, мотоциклээ яах юм? Яаж хийчих юм? Энийг дуунж үзмээр яах юм? Тэгээ шүү дээ мотоцикл бол ингээд хүндлээ. Мод дурак. Энийг дуурч байгаа. Нэг нь дуурсан байна да. Мөрөглөө бараг. Чи мөрөглөө. Хэдэн цагт ирээд байгаа юм бэ? За,
Хэдэн цаг тавьсан бэ? Цагаа барил да. Дандаа Монгол зан гаргах юм аа. Одоо тэгээд жоохон соёлж ил да, даяар шилдэ хэдүүлээ. Сайныг суралцъя л да. За чи ямар вэ? Машин nice. Тулцсан. Яа хэлбэлээ. Бэлээ. Та бол өөрөө мэдж байгаа шүү дээ. Энэ хүн ерөөсөө би машина стокор нь энэ машины үндсэн явдлыг л би үзмээр байна гэж. Чивтэрийн машин бол тэгтээ дөрөв ямар нэгэн байдлаар апдейт хийгдсэн. Тэгэхээр энэ хүний машин одоо ингээд үндсэнгээр ямар байх нь харъя те. Тэгэхээр харин энэ дээр сайн муу талыг бас ингээд үдүүлээ үзье те, хийгээд үзье. Хаашаа явах хэдүүлээ одоо. Одоо ингээд Одоо энэ чинь баггүй хаа. Гурлаа ярьсан шүү дээ. Аялж болно. Аялахтай зоригтой аялаа гэдэг байгаа шүү дээ. ямар ч байсан машинууд ахын та хоёрынхаа одоо хийснээр дагуу чадах ятгаараа хийлээ. Дүүд нь ийм санаа юм заяа. Гурлангийн машин гурлаа баха зориулттай юм уу? Мексикт оруулах. Тэгэхээр би оруулав. Миний бол. Окей, гол бол болно. Яагаад вэ гэхээр цаг үеийг яг таарж штэ. Одоо 4 сар жоо сэрүүн хүн байгаа гэсэн ч гэсэн говьруу бол Улаанбаатар ч юм уу хангай газрыг бодвол ер нь 10 гарацаар илүү дулаан байгаа. Тэгэхээр бол битгэдэд бол илүү төлхөө таатай байх. Би говийн аяллаар үнэхээр явж байгаа. Тэгвэл үнэхээр гоё биш. Говь өгөхөөр ч одоо тэгээ өмнө говь өгсөн. За би ингэж хараа. Сая говь гээд Mongolian говийг хайж байгаа байхгүй юу? Google дээр. Тэгвэл ерөөсөө аавч нэхлээд нэг юм гоё юу вэ? Нэг хавцал шиг юм байна заяа. Энэ юм заяа. Тэнгүүд говьчин гоё үдчээр амтай юу вэ? За энэ бол юу вэ? Тэмээ уус тэмээ говьд шлэх. Говьд одоо яг тийш бол хамгийн гол үзэх амтай. Мазаала. Би одоо 2 3 жилийн өмнөөс ингээ баян онгор говь алтаа ингээ заагаар юм шиг байна. За. Маргаантай. Би бас одоо жишээлбэл айгүй олон хүн тэргүй сургаар сонсдог болохоос биш яг мэдэхгүй байхгүй. Одоо би болохоор ингээл мазаалаа ингээл баян онгорд явахаар баян онгорд байдаг гэдэг. Гэтэл говь алтаад явж байхад болохоор манад байдаг гэдэг тий. Үнэхээр яг дамсан байдаг юм уу? Ямар нуруунд нь хаана байдгийг үзье. Тэ тэгээд бүгдөө тэр мазаалаа маань саяхан нэг сайн мэдээ явж илээ штэ. Нөгөө дэлхийд 50 боллоо гэдэг. Энд чинь ерөөсөө 24 байсан. Тэ 50 боллоо гэдэг. Тэгээ Монгол зөвхөн монголчтой хамгийн гол энэ чинь өөр хаач байхгүй. Окей. За манай зорилго говь хизээ явах уу? За машинууд бол бий шүү дээ. Чи машинуудаа гаргачих. Баясаар машинаа чиглэлсэн тий. За ер нь болсон л гэж үзэж байгаа шүү. За тэгвэл гурлаа ингэ заяа. Машин хийзээ тестлэх. Одоо ерөөсөө нэг том ажил нь штэ. Явахтай л шууд үзэл өгч. Гурлаа нэг замдаа нэг бүгд. Надаа итгээд нэг үзэх үү? За окей юу. Окей. Говь мазаалаа. Мазаалаа тийм. Nice. За окей. Нойрч үрж нөө. Жохон үржлээ. Бас юу. Үржээр жохон нойр хүрээд баясаахаар жохон тоглолт юм уу гээд. Яаж? Ойлаа шууд смлаас буугаа шорон замаар цаалгаж гүйцэж дүрлээ. Тэгэлдэ. Яа, окей, чи нааг дагаарай. За бууdaa шүү. Нойр хүрээ танаар юу яриад байгаа юм бэ? Зүгээр явуултаа буцаад ор. Одоо зөндөө хол замд явна. Баян онгор монгор гэж цаашаа гол автаа зөндөө хол явна. Машин дээрээ жоохон хайлт явуулдаг. Окей. Томото яв зүгээр яв. Хар жоохон тоглосон. Манай одоо нэлээ хурдтай. Програм. Спорт мод зод гэдэг юм харж байна. Тэрийг харахгүй. Би ч спортоор тавина байж. Баясаахаар би рейс дээр тавьсан шүү.
Би бол спорт класс дээр тавьсан байгаа. За явна уу? Одоо юу штэ? Шууд нэртэл явна штэ. Зүгээр тэгэл одоо яваад дуусна штэ. Гэтэ зөв харъя л да одоо яг стартхийн гой гарна. Хайр хүн дээр тавьчихсан. Би бас хүн дээр тавьсан шүү дээ. Амар хай спид уралдахгүй сте. Тэгэл хоншоор мэднэ шүү дээ. 1 2 Ороо. Угааж сайн л шүү дээ. Үу миний амар сте. На кинг ямар амар ашиг чинь сая. Наач хайр white бүлтж алдсан байж дээ. Би 50 наад гэж өө. Юу жаргахгүй. За одоо хадгалаад пинктэй гээд. Я би стоктэй хараач. За сайхан. Ямар ч юм яг бамтаа болсон хэр байж. Пинк ч үнээр гоё юм байна. Юу дайкноо биш юм уу тасгаа яг юм аа. Сток амарч ямар байна толгой. За шорон бодлох ямар байна. Хараад үз ямар байна. За үнэндээ кайф бол мэдэрч байна. Сүп явж байна. Би өөрөө ресторан тавиагүй спорт класс дээр явсан Japon машины өсөлтөөр нэлээ сая өрнө бол яг тракийн бол бас нэг тодохгүй байж юм. Үу дутхгүй таяасаа илүү гарлын дэш би сайн улгаагийн уурд бараг яваагүй шүү. Яг суцаагүй үтгэв. Амарчин дотоо байна уу тийм тодорхой экспириенс дотоо яагаад үгүй юм. Амарчин үнэхээр дотоо байна. Миний бүр сэрэлцээд байна. За тийм баха сток амарчин яаж утсан наач одоо сутуу байхаас яах вэ? Трансмиссийн температур хэдтэй зааж байна? 95. 110. За одоо нөгөө сток радиатор ийм юм байна да харж байна уу? Окей, тийм байна. Минийх сток радиатор маш өндөр халтай байна. Лед өгчтэй. За би тэр гурав ингээд эхний болохгүй шүү дээ. эхний уралдаан гэх юм уу анхны Яа, хараач үзлээ. гоё байна. Би бол бүр ингээд нэг бас нэг ойрд ийм мэдрэмж аваагүй. За авахаг бол гүйцэнгүй. Яг хотлаа юу нэг гүцгэн хэлдэг тий. Гүйцэнгүй. Ер нь бол алдцгаар л. Яа энэ хоёр зүг энэ хоёрыг зүг юусэн байна. Би одоо очиж байгаа нэг юм хий дээ.
За араа бүчүүдийг явж үзгүүтэй ахаа. Ёо үзэл тээ. За go 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 go.